Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв даяаршлын тухай ойлголт. Хичээлийн зорилго: даяаршил түүнд нөлөөлөх хүчин зүйлс, даяаршлын энэтхэгс, хүрээ, тэдгээр үзүүлэлтийн ангилал, эерэг ба сөрөг талуудын талаар мэдлэг эзэмшинэ. Хичээлийн зорилт: 1-р нь даяаршил түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн тухай ойлголттой болох. 2-р нь даяаршлын хүрээ, тэдгээр үзүүлэлтийн ангилал. 3-р нь даяаршлын энэтхсээр тэргүүлэгч улсуудыг мэдэх. 4-р нь даяаршлын эерэг ба сөрөг тал. Даяаршил гэдэг нь глоб, бөмбөрцөг гэдэг латин үгнээс гаралтай бүх дэлхий гэсэн утгатай үг юм. Даяаршил гэдэг ойлголт нь дэлхийн улс орнууд, эдийн засаг, улс төр, соёл, шашны хувьд ойртон нэгдэж нийгмэл болох үйл явц. Даяаршилд нөлөөлөх хүчин зүйлс: олон улсын худалдааны эрчимтэй хөгжил, олон улсын харилцаа нээлттэй болсон, мэдээлэл харилцаа холбооны шинэ техник, интернет ба өвгөн утасны шинэ технологи нэвтэрсэн нь хүмүүсийг орон зай, цаг хугацааны хувьд зааглахаа болсон. Дэлхийн нийтийг хамарсан байгаль экологи, хүний эрхийг хамгаалах хөдөлгөөний явцад даяаршлын үзэл санаа дэлгэрсэн. Бараа бүтээгдэхүүнийг дэлхий даяар түгэх технологийн шинэ дэвшил гарсан. Даяаршлыг хэмжих энэтхэгс дэлхийн улсуудыг хэрхэн даяаршиж байгааг тодорхой хэдэн үзүүлэлтээр хэмжинэ. Даяаршлыг хэмжих энэтхсийг Швейцарын Цюрих хотын конъюнктур судалгаа шинжилгээний газар анх 2002 онд гаргасан байдаг. Энэ энэтхэгс нь 1-р эдийн засаг, 2-р улс төр, 3-р нийгмийн гэсэн шалгууруудыг хангаж байдаг. Даяаршлын энэтхсийг 1-ээс 100 онооны хооронд хувьчлан дүгнэдэг. Өндөр оноо нь тухайн улсын даяаршлын зэрэг өндөр байгааг илэрхийлдэг байна. Одоо хүүхдүүдээ даяаршлын хүрээг илэрхийлэх үзүүлэлтүүдийг авч үзье. Эдийн засгийн даяаршлын хүрээ: чөлөөт худалдаа, хөрөнгө оруулалт, татварын хувь хэмжээ, онлайн худалдаа, олон улсын стандартлал, мөнгөн шилжүүлэг, тайлан тоо бүртгэл. Улс төрийн даяаршлын хүрээ: засгийн газрын бодлого, консул, гэрээ хэлтсээр, Интерпол, олон улсын байгууллага, элчин сайд, дипломат харилцаа. Нийгмийн даяаршлын хүрээ: харилцаа холбоо, мэдээллийн урсгал, аялал жуулчлал, жуулчдын тоо, интернет хэрэглэгчид, контент, сонин хэвлэл. Соёлын даяаршлын хүрээ: олон үндэстний зог, спортын сувг, Adidas брендийн цүнх, жуудаа бүх, поп урсгал, Пепси ундаа, Gangnam Style зэрэг багтана. Хүүхдүүдээ даяаршлын энэтхсээр тэргүүлэгч улсуудын хүснэгтийг дэвтэртэй хийн нийслэл хотуудыг улс төрийн зураг ашиглан хүснэгтэнд нөхөж бичээрэй. Мөн дасгалын зурагт байршлыг тэмдэглээрэй. Даяаршлын энэтхсээр тэргүүлэгч улс орнуудад 1-р Нидерланд 92%, 2-р Ирланд 92%, 3-р Бельги 91%, 4-р Австри 90%, 5-р Швейцар 88%. Энэ энэтхсээр манай улс дэлхийд 87-т 56%-тай байдаг байна. Даяаршлын эерэг тал: мөнгөн гуйвалга, захирал харилцаа, сонин сэтгүүл, ном, мэдээлэл, шинэ санаа, зураг, хөдөлгөөнт дуу дүрс зэргийг дэлхийн аль нэг газраас нөгөө газар хормын дотор илгээх болсон. Хил хязгаар хамаарахгүйгээр улс оронд амнан хэл сурах, сургууль суран боловсрол эзэмших, ажил хийх зэргээр хүмүүс илүү ихээр харилцан хамтран ажиллаж үзэл бодлоо солилцсон чөлөөтэй болсон. Бусад орны соёл, эдийн засгийн улиралд амжилт, шинжлэх ухаан, технологийн дэвшил дэлхийд хурдан дарахах боломжтой болсон. Даяаршлын сөрөг тал нь
Эдийн засгийн даяаршил нь дэлхийн өндөр хөгжилтэй Америкийн нэгдсэн улс, Их Британи, Герман зэрэг улсуудад ихээхэн даваа талтай. Учир нь дэлхийн том гүрнүүд олон улсын чөлөөт худалдаа хийх, улмаар бараа бүтээгдэхүүнийг борлуулах шин боломжийг олж авч байдаг. Эдгээр улс нь эдийн засгийн хувьд улам хөгжиж бараа түүхийдээ хаанаас худалдан авах зэргээр үн ханшид нөлөөлдөг. Ядуу буурай орны иргэд хэд хүнд нөхцөлд ажиллаж бизнесийн ашиг орлогоос бага хувь хүртдэг. Учир нь буурай орныхон өрсөлдөөний улмаас өөрсдийн түүхийд бараа бүтээгдэхүүнийг баян орнуудад хямд үнээр өгдөг. Даяарших явцад үндэстэн намсан Кавказ улам томрон ирж улс төрд ихээр нөлөөлдөг. Даяаршил нь бие даасан улсуудын төр төс, хэл соёл, өв уламжлалт аж ахуй, технологи, амьдралын хэв маяг зэргийг уусгаж байдаг. Гэрийн даалгавар өнөөдрийн хичээлдээр дурддагдсан улсуудынхаа нийслэлийг бичиж, байршлыг улс төрийн зургаас олж сурах. Сурах бичгийнхээ 34-оос 38 дугаар хуудсыг дэлгэрүүлэн уншиж судлах.